хамтран зохион байгуулагч Хаан банк. Нэг бүжигчний бүжгийг дэглэх ондоо нэлээд олон хүний бүжгийг дэглэнэ гэдэг хэцүү. Энэ олон бүжигчдийн бүжгийг дэглэсэн багш нартай талархахгүй байхын аргагүй. Хоног сараар тоологдох бүжгийн бэлтгэлийн хугацаа нэгдмэл байдалд орших шинэ үе хамтлаг. Сэмэт соноо бид 93 доод сургуулиас оролцож байгаа. Хувийн дугаар 409 шинэ үе хамтлагхан байна. Хувийн дугаар 409 шинэ үе хамтлаг. Энэ сургуультай одоо нэг 8 хичээлтэй хамтарч ажиллаж байна. Ерөнхийдөө хавар олгон манай бүжгийн дугуйланд хамрагддаг хүүхдүүд маань бүжиг ангийн тайлан гэж болдог байгаа. Perfect Dance Show бүжгийн рекламыг бид нар санамсаргүй зурагтаар явж байгааг хараад за хүүхдүүдэд оролцуулах уу яах уу манай хүүхдүүд ч одоо бас жоохон доо гэж бодсон л доо. Тэгээ хүүхдүүдээс эцэгчүүд маань аягүй дэмжиж ерөнхийдөө оролцуулах хэрэгтэй байна. Хөөрхөнштэй хамаагүй амжилт нь хамаагүй оролцоод үзэх хэрэгтэй гэдэг одоо ярьсан. Тэгээд бид нар ерөнхийдөө сургуулийн захиргаатайгаа ярилцаад за ер нь бол энэ тэмцээнд оролцоод бас ур чадвараа шалгаад үзье гэж бид нар оролцсон байгаа. Манай бүжгийн багшийн нэр Саран Туяа багш. Бас Назаа багш байгаа. Наранзул. За манай дугуйланд болохоор ерөнхийдөө 200 гаруй хүүхэд хамрагддаг. Энээс ерөнхийдөө 26 хүүхэд нь энэ бүжгийн шоунд нэг баг болоод оролцож байна. Миний бичсэн 26 шавнар маань уйлн, дуулн, инэн бүх талаараа амар зовлон жаргалтай хуваалцж ажилладаг. Тэгээ хүүхдүүд маань энэ тэмцээнд орсноор маш их өөрсдийгөө сольж, өөрсдөө их ирч хүчтэй, ямар ч ядрах, зовох бүгдийг амар төсөөлж гардаг болсон нь маш их баяртай байна. Нэгдүгээр шатанда болохоор бид нэр туула бүжгээр оролцсон. Аттай бүжингүүд хэмээх бүжгээр оролцсон байгаа. Чүгч нар харин бид нэр ямар хөөрхөн юм бэ? Тэр энэсгээ дахиад хийчихтэй гэд бид нарыг их өхөрцөн. Бид нар тэр их баяртай байсан. Манай хамтлагийнхаа ер нь жоохнууд нь их сандраагүй. Би ч гэсэн сандраагүй л дээ.
өөрөө тэгээд гэртээ очиод бүр амар их баярлаад шокноос гарч чадахгүй. Тэгээд тиймэрхүү л байдалтай да. Тэр болохоор ерөнхийдөө бэлэн бүжиг байсан. Түрүү жилийн тайлан тоглолтод орж ирсэн бүжиг учраас хувцс материалууд нь ер нь бол бэлэн байсан. 2 дугаар шатнаас эхлээд маш хүндрэлтэй болж ирсэн. 26 хүүхдүүдийн хувцс одоод бүжиг тавиул гэж маш их хүндрэлтэй юм гарч ирсэн. Гэхдээ манай 26 хүүхдүүдийн артаад манай сургууль заалаараа маш сайн хангаж өгдөг, мөн эцэг эхчүүд маань маш сайн дэмждэг байгаа. Манай хоёр багш болохоор ингээд бидний төлөө маш ингээ хичээж тэгсэн байгаа. Тэгээ бид нар ч гэсэн тэр хичээл итгэл зүтгэлийг алдахгүй төлөө бүгдээрээсээ ямаа бэлдэж ингээ эв найрамдалтайгаар бүгдээрээ ингээл нэгийг тоолоод тэгэл бүгдээрээ игээд бие биенийхээ алдаагцаад байжсэн байгаа. Тэгээ манай хоёр багш болохоор ингээ бүх ингээд тэмцээнийхээ бүжийнхаа бүх хувцас болон найруулгыг хийдэг. 3 дугаар шатанда жоохон хүнд элементтэй бүжигнүүд гарч бүжиглж эхэлсэн. Тэгээд stomp, cramp, locking гэх мэтчлэн яг энэ хэмжээнд одоо 2 дугаар ангиас 5 дугаар ангийн хүүхдүүд маань хийхэд маш хүндрэлтэй байсан. Гэхдээ манай хүүхдүүд бол чадсан. Цаашдаа чадна гэж бодож байгаа. За манайх 3 дугаар санда бас мөн адилхан чөлөөт бүжиг бүжиглсэн байгаа. Гэхдээ манай хамтлаг одоо бүх төрлөөр бүжиглэдгээр илүү онцлогтой. Хувийн дугаар 409 шинэ үе хамтлаг. Хувийн дугаар 409 шинэ үе хамтлаг. Манай хамтлагт бол 7-оос 12 насны хүүхдүүд байгаа. Хамгийн бага хүүхэд нь гэвэл одоо оюутан гээд манай дүү байна. Хамгийн том нь гэвэл би өөрөө байгаа. Энэ тэмцээнд анх удаа бид нар бол ер нь их төрүүлээ, нэг айхтар дэше явчих гэсэн ер нь бол нэг бодолтой ороогүй. Ерөнхийдөө жоохон хүүхдүүдтэй байсан учраас мэрэгжлийн уран бүтээлчд орж байгаа. Бас одоо тий гадаадаас тий бүжигчд ирж байгаа. Ийм учраас бид нар бол яг л ер нь нэг яаж игээд нэгдээ тэнцчихсэн бас хоёрдоо тэнцчүүл бас болж илийн. За тэгээд тэрнээс цаашаа бол ер нь бол баг худлаа болоо гэсэн бодолтой орж ирсэн байгаа. Тэгээд хүүхдүүдийн маань бас зүтгэл эцэг эхүүдийн маань бас биднийг дэмжиж байгаа дэмжлэг сургуулийн захиргаанаас бас дэмжиж байгаа дэмжлэг хүүхдүүдийн маань чармайлттэй бас нөгөө хоёр багш маань ажилласан хүч хөдөлмөр биднийг ерөнхийдөө 3 дугаар шатыг давах хэмжээнд хүрлээ. Тэгээд одоо 4 дугаар шатанда бас чадлынхаа өрөөр сайн дэмжиж байгаа. Бүжгийг заахад бол хамгийн хурдан авдаг, тусгаж авдаг хүмүүсүүд ерөнхийдөө бага насны хүүхдүүд бол байдаг гэж би боддог. Жохон томроод ирэхээр бие барих. Тэгээ одоо энэ үдгээр бингээж бол муухай харагдах болов гэдэг талаасаа ч үгүй юм. Ерөнхийдөө томроод ирэхээр хүмүүс жохон бие барьдаг. Хүүхэд бол хизээш нэгдгүү яг байгаа хэмжээгээр чадлынхаа ярээр гүйцэд хийж сурдаг байгаа. Манай бүжгийн дугуулан болохоор 200 гаруй төгттэй. Гэтэ энэ бүжгийн тэмцээнд болохоор бид нэр 20 зургуулаа оролцож байгаа. Тэгээ манай хамтлаг бол бие биендээ айгүй өвтэй байдаг.
Тэгээд бид нэр айгүй хөвгөлтэй. Тэгээд бүжээ бэлтгэхгүй сууж байхдаа ингээд бүгдээрээ онгоо яриад инээлддэг. Ерөнхийдөө бүжиг сурж байгаа хүүхдүүдийн хувьд анхаарал маш сайн сайжирдаг. Одоо хичээлийг бол хүүхдүүд ингээд самбарлуул зөвхөн анхаардаг бол бүжиг зааж байгаа багшийн бол зөвхөн гарын хөл нүдтэй баг аль хуруу нь яаж хөдөлж байгааг хүртэл анзаарах шаардлагатай болдог учраас ерөнхийдөө бүжгийн дугуйланд ингээд тууштай 2-3 жил явсан хүүхдүүд бол хичээлдээ хүртэл аягүй сайжирдаг. Манай одоо энэ хамтлагт явж байгаа хүүхдүүдээс олимпиадад одоо улсын хэмжээний олимпиадад амжилттай оролцоод медаль авдаг гэдэг аягүй олон хүүхдүүд байдаг. За миний хувьд бол бүжиг заах онцлог гэх юм бол ерөнхийдөө тухайн хүүхдийн нэгт насанд нь тохируулах хэрэгтэй байдаг. За хоёрд тухайн хүүхдийн эмоц өөрийнх нь дотроос юу гарах нь тэрийг л бий болж өгвөл харахыг хүсдэг. Яагаад гэвэл угийн дэм даруу номоо хүнийг би яаж ч ингэж омгш гэж шууд бол гэж болохгүй. Баг багаар ахиулахаас өөр арга байдаггүй. Тэгэхээр тухайн хүний бүр зан ааш характерт нь бүрдэл тохируулаад бүжгийнхаа хөдөлгөөнийг айлгуулах тавихыг боддог ба. Манай багш болохоор яаж ийгээд бүжээ бэлдсэн чинь яг хичээлээ цаг тухайд нь хийж байгаараа гэж хэлдэг. Тэгээд бид нар 1-р шат, 2-р шат, 3-р шатаа ерөнхийдөө амжилттай давлаа. Одоо 4-р шатандаа ерөнхийдөө бэлтгэлдээ орцгоогоод явж байна. 4-р шатандаа бид нар болохоор маш гоё үзүүлэлт бэлтжилж байгаа. Тэгээд та бүхнийхээ итгэлийг алдахгүй. Шинэ бидний төлөөлн одоо бидний үе энэ бол бидний ертөнц тавтамөр Let's go. Бидний бүжиг та бүхэн таалагдж байна уу? Everybody hands up. Come on, let's go. Let's go. Монголын бүжгийн ертөнцийг ховсолд оруулах шинэ үеийн төлөөлөл шинэ үе хамтлаг. Цаг хугацааны хүрдэн доор бүх зүйлс ховсон өөрчлөгддөг. Бүжгийн хөгжилч ялгаагүй. Ирээдүйд бүжгийн урлаг хэрхэн өөрчлөгдөх бол залуу үе шинэ үе энэ өөрчлөлтийг хийж чадах болов уу? Хувийн дугаар 409 шинэ үе хамтлаг. Бид нар хагас финал шалгарчаад бүжгийн бэлтгэлд ороод ингээ явж байхад бол мэдээж бид нар бол нэлээд ачаал авж байгаа. Хугацааны хувьд бас жоохон богинохон байгаа. Тийм учраас ерөнхийдөө сүүлийн 10 хоног бол ерөнхий нэг шөнө 3-4 гэхэд унтаж чадвал бол баг баярлж байгаа өөртөө. Аяа өөрөө янзлан сонгоно, монтажаа өөрөө хийн, хувцсныхаа завгрыг гаргана, ойдлчинтойгоо явна, материалаа сонгоно тий. За тэгэл завгар гаргана, эхний хувцс нэг л хувцсыг гаргадаг. Ер нь бол манай хүүхд энэ хамтлагт явдаг. Хамгийн ихний хувцс манай хүүхд дээр гардаг, жоохон дуршилтын маягтай гараад байдаг. Одоо бусдын хүүхдийг бол би шүн авч очиод өмсүүлээд ингээ премьер өмсүүлж чадахгүй учраас бол өөрийнхөө хүүхдийг л одоо ямар ч хэлсэн чирээд хамаагүй очих учраас одоо ерөнхийдөө Монгол улсад бүжгийн тэмцээнүүд болдог л доо. Гэхдээ спорт бүжигч гэдэг юм уу те зөвхөн нэг төрлөө байдаг. Монгол бүжиг сэвшлийн халамж гэдэг юм уу? Ингээ ерөнхийдөө хипхоп бүжигчид ч гэдэг юм уу, бибойчид ч гэдэг юм уу те. Яг тухайн бүжгийн төрөл жанруудаа бариад бүжгийн тэмцээнүүд болдог. Яг одоо perfect dance шиг төгс бүжигчин гэж хэм бэ те. Магадгүй Монгол бүжигчин бол чи зингент хийж чадж гэнэ үү? Чөлөөт бүжиг хийж чадж гэнэ үү те. Магадгүй чи модернаар оролдол хийж чадах уу гэдэг энэ шалгуурууд бас айгүй тавигдж байгаа учраас би энэ шалгуур тавигдаад
тийм хүмүүс нь үлдэж чадж байгаа гэж би бодож байгаа. Тийм учраас энэ нь бас яг бүжигчин хүний бас ур чадварыг үнэхээр харуулсан, гайхуулсан ийм тэмцээн болж байгаа гэж бодож байна. Монгол бол ангадагч. За би бол одоо 8 дахь жилдээ багшлахтаа ер нь бол хүүхдүүдэд нэг тэмцээн наадамд ер нь оролцуулдаг байсан. Ерөнхийдөө сургууль дээр бол 7 хоногийн 2 өдөр л одоо сургалт явагддаг учраас айхтар тэмцээнд бэлдээд нэг ингэж наривчилж болоод бэлдэж байгаагүй. Нодлонгоос л ерөнхийдөө нэг бүрэг гаргаж нэг тэмцээнд сорж оролцож үзсэн. За энэ жил бол ингээд ерөнхийдөө Perfect Dance гэдэг энэ шоунд бол бас хүүхдүүдийн хүсэл эрмэлзэл эцэг эхчүүдийг бас тэмцээнд орооч гэсэн одоо энэ хүсэлтийн дагуу ерөнхийдөө оролцож байгаа. Тэгээ хүүхдүүд маань бол маш сайн амжилттай оролцож байгаа. Манай багш болоод манай аав ээжнэр бүгдээрээ биднэрт маш их урам өгдөг. Тэгээ бид нарыг маш их дэмждэг. Багштай хайртай шүү. 93 дугаар сургуулийн шинэ үе 400 дугаардаа шинэ үе хамтлагийнхны дэмжээрээ одоо бидний дэмжиж байгаа эцэг эхчүүд болон найз нөхөд сургуулийн захиргаа за тэгээд бүгдэнд маш их баярлалаа бидний дэмжээрээ. Шүүгчдийн өгсөн оноотоо танилцъя. Шинэ үе хамтлаг 83 намайг авснаар сүүлийн шатны шалралт шалгарч үзсэн байна. Баяр хүргэе. Шинэ үе